За юун төрөнд таныг нарны орд хонь болол энэ бичлэгийг үзэх хэрэггүй. Учир нь овог бичлэгүүд нь нарны орд дээр тулгуурлаж биш мандалт орд буюу асааны торд дээр тулгуурлаж хийгдсэн бичлэгүүд юм аа. Хэрвээ та асааны тордоо мэддэггүй бол бичлэн интернетээс буурь чарт калькулятор хайж олоод өөрийнхөө төрсөн он сар өдөр цаг минут төрсөн газрын мэдээллүүдийг оруулаад асааны тордоо олж мэдээрэй. Хэрвээ төрсөн цаг минутаа тодорхой мэддэггүй бол та ойролцоогоор 1-2 цаг эсвэл 2-3 цагийн хооронд баримжаатай байж олох боломжтой шүү. Асааны орд гэдэг нь таныг төрж явах үед Тэнгэрийн хаяаны зүүн зүгт мандаж байсан одны ордыг хэлдэг байгаа. Тухайн асаант орд нь ойролцоогоор 1-2 цаг 2-3 цагийн хооронд байнгын өөрчлөгдөж байдаг учраас таны төрсөн цаг минут тэм чухал тооцогдоод байгаа юм аа. Бас төрсөн газрын байршил хотын нэр хэрэгтэй. За хоньны асцендентийн хүмүүсийн 8 дугаар сарын төлөвийг харцгаая. Одоогоор хоньны асцендентийг хэрэгшигч ангараг гариг нь таны 6 дугаар хаус болох охины орд дээр зочилсан байна. Өнгөрсөн сар болон одоо 8 сарын 7 хүртэл та эрүүл мэнд өдөр тутмын ажил хэрэг ямар нэгэн өдөрт ингээд байнгын үе туртаачсан давтаж чих шаардлагатай байдаг рутин дадал зуршил болсон ажил хэрэгтэй илүү их төвлөрж исэн эсвэл эрүүл мэндийн асуудал төвлөрж исэн эсвэл бусдад үйлчлэгээ үзүүлж эсвэл хүн амьтан асрах үйл хэрэг төвлөрсөн байж магадгүй. За харин 8 сарын 7-ноос ангараг таны 7 дугаар хаус болох жинлүүрийн орд дээр очно. Энэ 8 сарын 7-ноос хойш таны төвлөрөх сэдв болон таны хүрээлэх орчин 7 дугаар хаусын сэдвээр солигдно. 7 дугаар хаусын сэдв нь юу вэ гэхээр хамтын харилцаа, үерхэл, нэг харилцаа, гэрээ хилэлцээр, хайр дурлал, гэрлэлт гэх мэтлэн бүх төрлийн хүнтэй харилцах нэг тийм харилцаануудыг хэлдэг байгаа. Асцендентийн эсрэг хаус учраас би гэхээс илүү бус хүмүүст илүү сонин тийм хаус гэдэг байхгүй юу? Тэгэхээр 8 сарын 7-ноос хойш хоньны асценденттай хүмүүс илүү өөрийнхөө зүтгэхээс илүү бусдад тохируулж харьцах хандлага эрчимжих эсвэл өөр газар очиж өөр орчинд дасах ч юм уу те. Эсвэл хайр дурлал эсвэл гэрээ хилзээр түншлэл, хамтрал гэх мэтлэн асуудлууд дээр илүү хэр төвлөрөх хэрэгтэй. Гэхдээ ангараг жинлүүр дээр ирэх нь нэг тийм сайхан байрлал биш учраас харилцаа холбооны асуудлууд нь ихээр хөндөгдөж одоо муудалцах, үйл ойлголцох, тийм өрсөлдөөнтэй уур амьсгал бүрдэх, танд одоо өрсөлдөх хүн гарч ирэх ч юм уу те тэр нь таны ажлын хамтрагч юм уу эсвэл таны эхнэр нөхөр хинч байж болно, эсрэг хүсийн хүн ч юм уу таны ловерч байж болно. Ер нь бол 7-ноос хойш хэрүүл урал ихээс ер нь болгоомжлоорой. Өөрийнхөө ашлал асуудал нэлээд хүндэрнэ. Тийм учраас бусдад өөрийгөө илүү тохируулж харьцах зүйтэй болов уу гэж бодож байна. Хоньны асценденттай хүмүүс нэг ялангуяа өөрсдийнхөө зүтгэх хандлага их байдаг шүү дээ. За одоогоор таны асцендент орд дээр хоньны орд дээр санчир гараг ирсэн байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны ингээ амьдралд бүх зүйл чинь байж болно. Одоо харилцаа холбоо, таны зан орон шин эсвэл таны эрүүл мэнд гэх мэтлэн бүх асуудлуудаар санчир сорилтыг авчирж даалгавар өгж байгаа танд. Цаашдын 2.5 жилийн турш санчир гараг таныг ингээ илүү том хүн шиг хариуцлагатай болох гэж төвчээр хатуужил суулгах гэж нэлээд удаан зовоох төлөвтэй байгаа. Гэхдээ санчрыг заавал зовлон авчирдаг гариг гэж бодгоос илүү өөрийг чинь хөгжүүлж гин, өөрийг чинь илүү чанартай амьдралын ингээ баталгааны суурай ингэж тогтоож сахилга батад суралцж гин гэдэг үднээс харах хэрэгтэй. Ерөнхийдөө бол цаашдын 3 жил хоньны асценденттай хүмүүс өөрийгөө том болж гин дараагийнхын левел рүү ахих тийм бэлтгэлээ хийгээд хариуцлага ихээр үрж сурж гин гэж хүлээж авал зохистой. Зарим хоньны асценденттай хүмүүс эрүүл мэндийн асуудлууд нь жоохон хүнд хэцүү байгаа ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар биеэ хөгжүүлж эхэлсэн ч юм уу. Энэ сайн ч муу ч янз янзад байж болно. Санчир гарагийн даалгаврыг удаан хугацаанд биелүүлэхэд жоохон хүнд хэцүү байдагчсан. Биелүүлсний дараа бол илүү үр ашигтай бидэнд ингээд бэлэг болж буцаж ирдэг учраас үүнийг тийм зовлон мэтэр битгий хүлээж аваасаа гэж хүсэж байна. За 8 сарын 1-нд санчир гараг сугар гарагтай дөрвөлжин аспект үүсгэнэ. Мөн 7 сарын 31-ээс 8 сарын 5-ны хоорондын уг аспект нь нөлөөлнө. Сарын сүүлээр 8 сарын 26-нд сугар гараг санчир гарагтай бас гурвалжин аспект үүсгэнэ 26-наас 29-ны хооронд. Энэ хугацаанд сугар гарагийн нөлөө орж ирж байгаа учраас бусадтай ивээр харилцах шаардлага гарч болно. Бусадтай уулзах, хүлээн авах одоо тийм дипломат харилцаа үүсгэх тийм шаардлагатай тийм цаг үед учраас энэ үед бусдад өөрийгөө тохируулан харьцах харилцаа холбоонд тэрнүүч байж болно, таны хосын харилцаач байж болно, түншлэл, таны үйлчлүүлэгч байж болно, тэр нь
Гэх мэтлэнгээр таатай тухтай үе бас байх боломжтой юм шүү. За 8 сарын 4-нд ангараг гарыг санчаар гарагтай антишн 8 сарын 9-нд ангараг гарыг санчаар гарагтай эсрэгцэж байна. 7 сарын 30-наас 8 сарын 15 хүртэл сарын дунд үе хүртэл уг аспект нь нөлөөлж байна. Энэ үед хэрвээ та хостойгоо муудалцсан, хамтрагчтайгаа муудалцсан, ямар нэг хүнтэй муудалцсан байсан бол яг харилцаа нэг нухацтайгаар муудаж, ноцтойгоор салах. Харилцаа нь холдон салах, ямар нэгэн гэрээ хийлцээр нь цуцлагдах, хойшлогдох гэх зэрэг нөлөөлж болно. Хэрвээ чухал харилцаа бол энэ үед авчуултгийн тулд хичээх хэрэгтэй. Эсвэл салъя гэж бодож байсан бол шулуухан салахад тохиромжтой цаг үе байж болно. Таны өөрийн өнцгөөс харах юм бол ангараг гараг нь таныг илүү завгүй, хөдөлгөөнтэй, өрсөлдөөнтэй тийм болгоно. Эсвэл илүү зөрөгтэй, илүү бодлогогүй хурдан бодлоо хэлэх ч юм уу тиймэрхүү байдлаар нөлөөлөх учраас харилцаанд бас үйл ойлголцол үүсгэхэд бас амархан байгаад. Тэгэхээр эрүүл мэндийн асуудлууд дээр бас анхааруул зохистой. Бие муудах, гэмтэж бэртгэс хүмүүс сэргийлээрээ 7 сарын 30-наас 8 сарын 15 хүртэл. За 8 сарын 10-нд ангараг гараг 70 мянган гарагтай эсрэгцэж байна. 9-ээс 12-ны хооронд нөлөөлнө. Энэ үед бол өвдөх, эмчилгээ илгээх, ийм уух гэх мэтлэнгээр нөлөөлж байна. Тийм учраас энэ эрүүл мэндийн асуудал дээр нэлээд анхаарах хэрэгтэй байгаад өөрийнхөө дархлааг дэмжиж өөрийгөө арчлалт ордоорой гэж зөвлөж байна. Өөр тохиолдолд 70 мянган гарагийн нөлөө таныг суйлдаа болгож жоохон манруулж бодит байдлаас салгах эсвэл бодит байдлаас хөндөрүүлэх байдлаар нөлөөлж болно. Энэ нь сахилга, бат суулрах, чихэрлэг зүйлэдэх, арх тамхи хэрэглэх гих зэргээр нөлөөлж магадгүй. 8 сарын 12-нд санжир болон тэгрийн ван гарыг сэгцэл аспект үүсгэж байна. Энэ нь урт хугацаанд нөлөөлж байгаа аспект юм а 7 сарын 13-наас 9 сарын 1 хооронд. Энэ хугацаанд Уранус нь гинтийн тамаглагуу төлөвлөгөөнөөс гадна үйл хэрэгүүдээр нөлөөлдөг онцлогтой. Тэгэхээр энэ хугацаанд таны бие, эрүүл мэнд, таны амьдралд гинтийн өөрчлөлтүүд ер нь гарч байгаа болов уу гэж нөлөөлж байна. Гэтэ энэ үед хамтдаа нөлөөлж байгаа гаригууд нь нэлээд сөрөг байгаа учраас энэ нөлөөлөл нэлээд сөрөг байж болохоор энэ муу тохиолдолд гинтийн байдлаар өвдөх, гинтийн байдлаар өвчин тусах ч юм уу те ямар нэгэн байдлаар өөрчлөлтүүд өрнөх боломжтой үе байна. Уранусын нөлөөнд. За 8 сарын 15 болон 18-нд бууд гараг ангараг гарагтай уулзна. 18-наас 25-ны өдрүүдэд. Мөн ижил цаг хугацаанд бас завгүй байна. Ийшээ тийшээ явах хүмүүстэй харилцах үйл хэрэгүүд нэлээд эрчимдсэн, эсвэл судалгаа хийх, уншиж бичих, мэдээлэл дамжуулах үйл хэрэгүүд нь бас эрчимдсэн үе байж болно. 10 дугаар хавс буюу ажил мэргэжил нийгмийн харилцаа карьерийн асуудлуудыг харцгаая. За 8 сарын 1-нд сугар гарыг санчаар гарагтай дөрвөлжин аспект үүсэх нь 8 сарын 26-нд сугар гарыг санчаар гарагтай гурвалжин аспект үүсэх нь 8 сарын эхний хэд хоног, сүүлийн хэд хоног арай эрэг таатай ажил мэргэжил нийгмийн харилцааны хувьд хүмүүстэй ивээр харилцах шаардлагатай, уулзалт цуглаан хийх, хурал хийх, хэлэлцээр хийх гэх мэтлэнгээр дайжгүй тийм зөөлхөн уур амьсгалтай байж болохоор байна. Тэгтэл бусад гаригуудын нөлөө 8 сарын 4, 8 сарын 9, 8 сарын 12 бүгд ангараг гараг болон тэнгэрийн ван гарагийн нөлөөг авч байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө таны ажил мэргэжил нийгмийн харилцааны хүрээнд өрсөлдөөнтэй уур амьсгал бүрдэж, тийм гинтийн уур амьсгал бүрдэж маш завгүй хамаг ирч хүч, биеийн ирч хүчийг ажил мэргэжилтэд зориулж байгаа ачаалттай үе байж болно. Эсвэл гинтийн асуудлууд гарч ирж тэдгэрийг шийдвэрлэх гэж завгүй хөдлөх шаардлага гарах ч юм уу те. Ер нь бол бас л гал асж гин 10 дугаар хавсын сэдв, ажил мэргэжлийн сэдв болвол тэр чигтээ гал. Ажлын газарт үйл ойлголцож муудалцахаас сэргийлээрээ. Өөр тохиолдолд зарим хоньны асаантай хүмүүс ажлаасаа гарч бас магадгүй юм аа. Ажил мэргэжлийн хувьд чухал гэрээ хийлцээр уулзалт хийх гэж байгаа бол 8 сарын эхний 5 хоног, сүүлийн 5 хоногийг сонгоорой гэж зөвлөж байна. За гэр бүл, оршин суудаг газар, эцэг эх, хувийн бизнес, таны хөтэлдэг хаяг, Instagram, YouTube, вебсайт юу ч хийж болно. Таны ажилладаг ажил дэлгүүр юу ч хийж болно. Энэ онлайн шоп хийж болно. 4 дугаар хаусын сэдвийн хүрээнд 8 дугаар сарын ямар байхыг харцгаая. Ерөнхийдөө 4 дугаар хаусын сэдвэнд дайжгүй, таатай, хөвгчлөлтөө, тухтай, арай 50 байна. Яа тийм байлгүй дээ. 4 дугаар хаусыг эрхшээх чинь сар учраас сарны хөдөлгөөн маш хурдан байдаг. Та бүхэн мэднэ дээ. Тэгэхээр эдгээр энд дурдсан өдрүүд нь эрэг болон сөрөг болгоомжлох өдрүүд байгаа. Гэр бүлийн уур амьсгал эрэг таатай байх өдрүүд, гэр бүлийн уур амьсгал жоохон онцгүй, жоохон тухгүй байх өдрүүдийг таксаан бичлээ. Давхцаж буй өдрүүд нь сантай муутай сармаг өдрүүд юм аа. За 8 сарын 1 болон 2-ны аспектууд сугар гарыг санчир болон Нептунтэй уулзж гин дөрвөлжин аспект үүсгэж байна. 8 сарын эхний 5 хоног бол
гэр бүлийн асуудлууд жоохон хүндрэлтэй байж болно. Эсвэл гэр бүлтэйгээ харилцаа жоохон хүйтэн хүндээ үйл ойлголцолтой ч юм уу. Эсвэл гэр бүлийн гишүүн өвдөд түүнд анхаарал хандуулах шаардлага гарч танд илүү хариуцлага оногдох ч юм уу. Гэх мэтлэнгээр нөлөөлж байна. Өөр тохиолдолд таны гэр бүл оршин суудаг газар эсвэл үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал нь удаашралтай, сунжраастай, бүтэлгүй ч юм уу, хойшилсан ч юм уу гэх мэтлэнгээр бас нөлөөлж болно. За 8 сарын 12-нд сугар гараг болон бархасад гараг таны 4-р хаус дээр уулзнаа. Энэ бол хамгийн эрэг таатай үйл хэрэгүүдийн нэг юм аа. Одоогоор таны 4-р хаус дээр нь хамгийн эрэг таатай боломжууд орж ирсэн байна. 8-наас 16-ны хооронд гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрөөх, эсвэл тэмдэглэлт үйл хэрэг тохиох, эсвэл ам бүл нэмэх, эсвэл гэрээ тогтжуулах гэх мэтлэнгээр 4-р хаусын сэдв нь өсөлт тэлэлттэй байна. Магадгүй энэ нь таны хувийн бизнес, хувийн ажилтай холбогдох юм бол та ажлын газар айлуу тохижуулаад илүү өргөжөнд тэлэх ч юм уу те. Ямар нэгэн байдлаар энэ нь томорж гин, гой тухтай болж гин, сайхан болж гин гэж үзээрэй. Ерөнхийдөө бол энэ жил таны 4-р хаусаар бархас садарыг ирсэн байгаа учраас танд ам бүл нэмэх, гэр бүл нэмэгдэх, эсвэл гэр бүлтэйгээ байх цаг нь илүү ихсэх, эсвэл оршин суудаг газрын тэлэлт, гэрчин томрох, эсвэл үйл хөдлөх хөрөнгө авах гэх мэтлэнгээр, эсвэл таны хийдэг бизнесийн суурь өргөжөнд тэлж та хувийн бизнесээ эхлүүлж байгаа ч юм уу те. Гэх мэтлэнгээр маш таатай гоё жил бол өрнөж байгаа шүү. 4-р хаусын сэдвийн хүрээнд шүү. За 7-р хаус болох бүх төрлийн нэг харилцааг харцгаая. Хайр дурлал, гэрлэлт, түншлэл, гэрээ хэлцээр. За 8 сарын 1 болон 8 сарын 2-нд сугар гараг санчир болон 70,000 гарагтай дөрвөлжин аспект үүсгэж байна. Энэ үед бол харилцааны холбоонд төс сөрөг уур амьсгалтай байна. Энэ үед шинээр танилцж байгаа хүмүүст итгэж болохгүй. Энэ үед лувиртуулах эрсдэлтэй. Эсвэл таны уулзж байгаа хүн чинь согтуурхах ч юм уу, согтуурхаж байгаа дагсан тавих ч юм уу гэх мэтлэг нөлөөлж магадгүй. Энэ үед харилцаа холбоонд салах, холдон хөндөрөх, гэрээ хэлцээр нь туслагдах, удаашрах, хоошлогдох гэх зэргээр нөлөөлөх боломжтой. Хайр дурлалын харилцаанд бол онцгүй үе байна. Үргэлжлүүлээд 8 сарын 7-нд ангараг гараг таны 7-р хаус руу нүүн үргэлжлээд дахиад харилцааны асуудлууд үүсч эхэлж байна. 8 сарын 9 болон 8 сарын 10-нд ангараг гараг санчир болон 70,000 гарагтай эсрэгцэж байна. Өмнөх ихэнх өдрүүдэд бол дөрвөлжин аспект байсан шүү дээ. Тэгсэн чинь энэ удаад болохоор ангараг бүр эсрэгцэж байна. Бас л салах, муудалцах, харилцааны холдон хөндөрөх, эсвэл бүр салахгүй маа гэхэд зүгээр та түнштэйгээ эсвэл найз охин залуутайгаа биеийн ингэж хол long distance болох ч юм уу те. Тийм уулзахгүй байх гэдгээр нөлөөлж бас магадгүй юм аа. Өөр тохиолдолд таны хамтрагч мансуурах, эсвэл өвдөх гэдэг байдлаар нөлөөлж бас болно. Яг 8 сарын эхэнд харилцаа муу байсан бол яг 8 сарын дунд үед жигнэсээ тэр асуудал нь үнэхээр жигнэсээ бүр ноцтойгоор муудаж салах гэд харилцаагаа дуусгах гэх мэтлэнгээр нөлөөлж болно. Чухал харилцаа бол авчвал тэг хичээгээрээ үнэхээр салъя гэж бодсон бол харилцаагаа цэгцлэхэд тохиромжтой үе юм. За тэгтэл 8 сарын 12-нд сугар гараг болон бархасад гарагийн уулзалт байгаа шүү дээ. Энэ 8-наас 16-ны хооронд бас харилцаа холбоо нэлээд тэлэх боломжтой байна. Өөр харилцагч нар ихсэх, үйлчлүүлэгч нар ихсэх, эсвэл шинэ хүмүүстэй танилцаж нийгэмших, эсвэл шинэ хүнтэй танилцаж болзох, өвөрхөх гэх мэтлэнгээр нөлөөлж байна. Гэтэ өмнөх аспектууд жоохон онцгүй байсан шүү дээ. Хэрвээ та найз залуутай найз охинтой байсан бол салж гин гэж харах юм бол 8 сарын 12-нд бас өөр хүмүүсээс орж ирж байгаа гэх юм уу, шинэ хүмүүс гарч ирж байгаа гэх юм уу гэдэг бас өнцгөөс харж болох юм те. Өөр гэрээ хэлцээрийг цуцалснаа дахиад өөр шинэ гэрээ хэлцээр хийж байгаа. Эсвэл өөр найз залуутай байснаа одоо найз залуугаа солиод шинэ хүн гарч ирж байгаа ч юм уу. Гэх мэтлэнгээр бас нөлөөлж болох юм те. Гэтэ эдгээр нь зүгээр тамаг шүү дээ. Яаж нөлөөлөхийг харцгаая та бүхэнд. Хэрвээ чухал гэрээ хэлцээр уулзалт, цуглаан, хуралд хийх гэж байгаа бол 8-наас 16-ны өдрүүдийг сонгоорой. Арай эрэг таатай, арай гайгүй. За 8 сарын 15-наас 18-ны хооронд бууд гараг ангараг гарагтай секстэл аспект үүсгэн 8-наас 25-ны хооронд бол хүмүүстэй мэдээлэл дамжуулах, уулзах, нааш цаашаа явах, суралцах, судалгаа хийх гэх мэтлэнгээр ер нь завгүй хөдөлгөөнтэй байгаа юм байна. Энэ хөдөлгөөнтэй байгаа дээрээс нь онцгой аспектууд гарч ирээд байгаа учраас нэр нь энэ нь танд амар их стресстэй санагдаж бас магадгүй юм байна. За 8 сарын 26 болон 28-нд сугар гараг санчир болон дэлхийн ван гарагийн аспектуудыг авч байна. 26-наас 29-ний өдрүүдэд бас л харилцаанд онцгүй үе байна. Ихэнх үе онцгүй, дунд үе онцгүй, тэгээд бас төгсгөл үе ч бас онцгүй харагдана. Салах, гэрээ цуцлах иймэрхүү байна да. Өөр тохиолдолд та дургуй хүнтэйгээ хамтран ажиллах ч юм уу гэх мэтлэнгээр бас нөлөөлж магадгүй. Энэ нь жоохон дарамттай, хүнд хэцүү, танд айгүй хэцүү санагдана. Эсвэл таны хамтрагчид эдгээр хүнд хэцүү үйл хэрэгүүд бас тохиолж бас магадгүй нэ.
За мөнгө санхүү 2 дугаар хавус амжиргааны зардлыг харцгаая. За 8 сарын 1 болон 20-нд сугар гараг, санчир болон далаван гарагтай дөрвөлжин аспект үүсгэн энэ үед аль мөнгөний урсгал удаашрна. Энэ үед худалдан авалт хийх юм бол алдаатай 8 хийх боломжтой. Тийм учраас хийгээгүн дээр болов уу гэж бодож байна. Мөнгөний хувьд жоохон цахилах батгүй үрэлгэн хандлага бас ирчимжиж магадгүй учраас цахилах баттай байхыг зөвлөж байна. За 8 сарын 12-нд сугар гараг бархас гарагтай уулзах 8-наас 16-ны хооронд бол орлого орж ирэх боломжтой. Эрэх таатай мөнгөлөг үе байна. Мөнгөтэй болох мөнгө олох боломжууд нэгдэх гих мэтлэнгээр таатай байна. Эсвэл илүү хоол хүнс материалыг эд зүйлд илүү анхаарч танд шинэ хувцастай олох эсвэл шинэ машин авах машин нь ч үе. Амтлаг хоолнууд идэх 5 тухыг эрхэмлэх үе бас байж болно яг 8-наас 16-ны өдрүүдэд. За 8 сарын 26 болон 28-нд сугар гарыг санчир болон дэлхийн вангаргийн нөлөөг авч ийн. Бас л энэ нь муу юм а. Таны эд зүйлийг үгээрэх насан дуусаад шинээр худалдаж авах, эвдрэх ч юм уу те. Эсвэл мөнгө нь дуусах, мөнгөө алдаж гээх, мөнгөний урсгал удаашрах, юм худалдаж авах гэсэн чинь мөнгө нь дуутах гэх мэтлэнгээр санхүүгийн үед таагүй байна. Тэгэхээр энэ 8 сарын ихэнх үе болон сүүлийн үед худалдан авалт хийх хэрэггүй, мөнгөтэй холбоотой чухал юм хийгээд хэрэггүй санагдаж байна. Дунд үед харин хийгээрэй. 8 сарын 12-ны аспект 8-наас 16-ны хооронд чухал худалдан авалтууд хийгээрэй гэж зөвлөе. Бусад үед бол мөнгө алдах эрсдэл их байна. Сахилга батгүй байна. Тийм байна. За ингээд 8 сарыг даван тулахад нь амжилт хүсье. Дараагийн 9 сарын төлөвөөр иргэн уулзцгаая. Лайк, share, subscribe дарахаа мартаоцай. Найзууд руугаа шеэрлээрэй. Нарны хорт биш шүү. Асааны тордороо үзэн шүү. За тэгээд баяр таа.